Лөө арааж би сайн дод чинь ийм залуу хүн байсан юм л гэдэг шүү дээ. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Монголын арааж яв ярьж байна. Том бүдүүн дуутай тэгэл нэг хөвшинл хүмүүс гэж боддог л байсан юм шиг байна. Хөдөөл их таньдаг шүү дээ. Тэгээд таних ч юу байх вэ? Яриад эхлэнгүүд л таньда. Хараад мэдэхгүй шүү дээ. Хурдан морь унаж тэр сайхан талд бас гинго хатааж байсных юм болоо да. Бас дуу хоолой их өөр гэж л одоо залбир санаж явдаг шүү дээ. Эрхэм хүндэт сонсогчдоо та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр Бэлгийн тооллын 17 дугаар жарны модон могой жилийн хаврын тэрхүүн шар барс сарын шөнийн 2 шарагчин могой өдөр санчир гараг баяжин ямтай өдөр. Аргын тооллын 2025 оны 3 дугаар сарын 1 Бямба гараг 17 дугаар жарны хөгжин модон могой жилийн сар шинийн баярын тусгай дугаартаа бид бүхэн өглөө бүр айл гэрийн хомирт амар мэндийг айлтган мэдчилдэг Монголын радиогийн нэвтрүүлэгч сайн тодыг онцлон оролцуулж байна. Та бүхэн духлан сууж таалан болгоно уу? Энд сар шинийн баярын хүргэе. За баярлалаа, сайхан шинэлж байна уу. Монголын радио телевизийн сар шинийн баяраар 91 жил тасралтгүй ажиллалаа тийм ээ. Монголын радиогийн хоёр сар шинийн баяраар яаж ажилладаг бол тэр талаар хоёулаа яриаг эхлэв. За сонсогчтойгоо сар шинийн сайхан өдрүүдэд бас дараа нэвтрүүлгээр уулзаж байгаадаа баяртай байна. Тэгэхээр сар шинийн гэлтгүй ер нь баярын өдрүүдэд мэдээж уран бүтээлийн байгууллага учраас ачаалттай ажилладаг. Монголын радио маань өөрөө 91 жилийн туршид нэг ч өдөр одоо зогсолтгүй ажилласан байна. Ихэнх одоо эфир бол шууд явдаг учраас бид нар ээлжээр ажилладаг. Тэгэхээр 1 2 3 ямар ч амралтын өдөр байсан бид нар ээлжлээд ажиллаа хийгээд 17 цагийн эфирээ сонсогчдоо хүргэсээр явж байна да. За сайн тодорхой хувьд нутаг ус хаанахын өмнөлээ одоо бас сар шинийн баяраар радио нэвтрүүлэгч нар ер нь нутаг ус руу явж амждаг юм болов уу? Баярын ёслолоор бид нар чинь дандаа ажилтай байдаг. Наадам байна, цэнгэлдэгтэй ажиллана, их орондоо яриа Монголын радиогоор наадмаа шууд дамжуулна. Тэгээд дараа нь бол одоо мэдээж ээлжээр амарна нутаг усанд очлоогүй яах вэ? Өнөөдөр бол сар шинийн эхний өдөр радиогоор шууд нэвтрүүлэгтэй байлаа. 1 2-ндоо ажиллаж чаа тэгээд 3-наас амарна. Тэгэл одоо би чи хинтийн галшрын хүн алдарт харлж анжин байсан өгнө юм бүрвжвийн одоо тэр сайхан нутагт төрж өссөн. Тэгээ яг хуу багасаа нөгөө адуутай их хойр байж хурдан морь унаж тэр сайхан талд бас гинго хатааж байсных юм болоо да. Бас дуу хоолой их өөр гэж л одоо залбир санаж явдаг шүү дээ. Одоо таны хувьд радио телевизд ороод хэдэн жил болж байгаа юм бэ? Таны үл яг өглөөний радиог орно хүмүүс нэлийн сайн мэддэг гэж бодож байна. Би оюутан байхдаа одоо манай Нараа амгалан багш маань анх одоо радиод ороо нэвтрүүлэгч болох. Тэгээд дамжаад одоо өгүүлэх урлаг тийм ээ. Шүлэг өгүүлэг энэ уран уншлага руу ор гээд 1998 онд авчирчээлээ. Тэр үед би оюутан байсан. Тэр үед чинь одоогийн шиг ингээд нэг 3 сар болоод энэ төр орчдгүй байж л дээ. Урт удаан хугацаанд татлагжин, дагалдан. Тэгээ нэвтрүүлэгч гэдэг маань өөрөө нөгөө шав сургалтаар бий болдог. Яг дагаж ээж яг одоо суралцж үйж маш олон жил зарцуулдаг учраас 2002 оноос шингэлээд одоо хүртэл ажиллаж байна. Ер нь сурагч байхаас уншдаг л хүүхэд байсан юм билэ. Бүр жоохон байхдаа хүртэл би энэ сайн мэддэг шүү дээ. Бүтэн ном энэ төр ингээд цээжилчгээд толгойг нь буруу харуулж барьчаа. Тэгээд хүн орж ирэхээр уншиж өгöd байдаг байсан гинлээ. Тэгэхээр би их жоохон байсан байгаа. Тэгээд сургуульд ороод бол нэг минутын уншлагын уралдаанууд болдог байлаа шүү дээ. Миний үед чинь би ч одоо 70-80 оны юм ярина шүү дээ. Тэгээд 1-р заа 3-р ангиас 8 хүртэл олон жил тийм тасралтгүй төрүүлсэн баярын бичиг хадгалагдж байдیں۔ Тэгэхээр нөгөө нэвтрүүлэгчийн гол шалгуур үзүүлэлт байдаг. Цагааширсан уншилт, алдаагүй унших, бүдрэхгүй унших гэж. Тэгээд тэр их багадмаа суудсан байсан юм байна л да. Тэгээд дээр нь дотор байранд 8 жил амьдарсан хүүхдүүдэд чинь одоо үлгэр домог их ярьж өгнө. За зүгээр ярихгүй одоо тэр нь чинь мангас болоод
Тэ амтан бол болоод энэ төр хувирч энэ төр их уншиж өгдөг байлаа. Тэгээ тэр бол их сайн үндэсээр тавигдаж байжтэй л гэж боддоо шүү дээ. Бага насны тэр хүүхэн наснаа сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв? Ихэнхдээ хөдөө сайхан морио унаал, морио гоён ээж өгсөн сайхан дээл хунраар гоён тэгэл айлуудаар хэсэндээ ёстой нэг шинэлэг шиг л болно шүү дээ. Тэгэл өвөр дорохноод өвөр нь ирж үүлчгээд л морио солиол дахиад үн тэгжил баярлдаг байсан да. Ажил нэвтрүүлэгч хүн дэр нь хоолойны өнгө тембр ч юм уу чухал байдаг баг. Таны хувьд бас яг энэ хоолойны өнгө тембрээр нь бас Монголын ард түмний сэтгэлд одоо чихэнд хоногшин үлдчихэлтэй. Тэр нь багасаа ийм хоолойны тембрээс болоод радиог нэвтрүүлэгчдийн мэргэжлийг сонгосон болов уу гэж бас. Багасаа л радио сонсч байла. Аав ээж маань байнга сонсдог. Бүр сайхан онцгчсан. Ямар сайхан дуу хоолойтой хүмүүс байл гэж боддог байсан. Тэгээ нэвтрүүлэгч өөрөө шалгуур их өндөрлөлтөө. Дуу хоолой байхаас гадна нөгөө өгүүлэх хэрэгтний бүрэн бүтэн байдал тийм ээ. Шүүд эрүү ам. За тэгэл өөрийн төрмөл дуу гэдэг бол одоо бас нэн тэргүүн тавигдах шаардлага байлгүй. Яг бид нар ч нөгөө байгалаас яасан тэрл дуу хоолойгоор л байгаа шүү дээ. Тэрнээс одоо хоолой тавиулан 4-5 жилийн сургууль дадлаг гэдэг юм уу тийм байхгүй. Нэгдүгээр тийм сайхан төрмөл хоолой шаардлагатай. Хоёрдугаарт нь нөгөө төв алах аялгаар ярддаг байх хэрэгтэй байхгүй. Үндсэн шаардлага. Тэр үе чи одоо 500-аас 1 хүнийг шалгаж авдаг. 800-аас 3 хүн энэ төр ордог байсан. Тийм өндөр шалгууртай байлаа. Тэгэхдээ одоо сонсогчдод энэ төр бол тэгээд нэг дуу хоолойгоор ч юм уу тэгээд бид нар чинь ингээд юм хөтлөн орон нутагт одоо томилдоор ажиллана. Тайзан дээр гарна тэгэхээр сонсчвол арааж би сайн тод чинь ийм залуу хүн байсан юм л гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө том бүдүүн дуутай тэгэл нэг хөвшинл хүмүүс гэж боддог л байсан юм шиг байгаа юм. За энэ өөрөө бол одоо Монголын радиогийн найруулагч нэвтрүүлэгчтэй албаны өөрөө одоогоор бол 20 хүн байна. Яг одоо 9 нэвтрүүлэгч Монголын радиод ажиллаж байна. Дээхэн үедээ бол энэ чинь зөвхөн эрэгтэй нэгтэл 10 нэвтрүүлэгч байлаа шүү дээ. 96 онд оюутан болоод кино урлагийн дээд сургууль Берс сургууль оюутан болоод жүжигчний ангид орсон. Тэгээд өөрөө бол нөгөө одоо залууч байж тайз дэлгэцэн одоо жүжигчин болоод ил гараал одоо одл болох юм бодож байгаа шүү. Тэгээд сайн багш гэдэг бол одоо Банчиг Сүрэнгийн нараа хамгаалан гэж багш маань одоо Америкт байгаа. Тэр багш бол одоо мундаг чиглүүлсэн байна. Хүүхдээ мэдэрч जैन шаваа мэдэж байна те. Тэгээ заа чи одоо яг л энэ сайхан дуу хоолой байна, үг хэллэг байна. Аял сайхан аялга байна. Нэвтрүүлэгчл болмоор байна. Би чинь зүгтаагаадгүй. Би чинь тэр жүжиг тоглон тайз одоо кино минь тоглоно гэл. Тэгээ 98 онд өөрөө хөдөлж авчирч бүр энэ Пүрвжүүийн цагаан гэж мундаг найруулагч дээр авчираад оруулж байлаа. Тэгэл өөрөө ирэхгүй ерэн сонирхсон доо. За үнэхээр тийм юм байна. Тэгээ би Азтай алтан үеийнхний мундаг найруулагчд байж яхад одоо Гончигжовын чулуун бат Гаваагийн отхон тий Боржийн бэлгээж гэдэг юм энэ бүх нэвтрүүлэгчид ажиллаж явах үед амжиж орсон. Тэднээс бас авхан авсан өдий дайтай одоо Монгол орны альчи тайзан дээр юм унссан, альчи радио, телевизэд очиод юм унссан. Бас нэг гологдохгүй яваагийн шалтгаан бол тэдний маань ачиж шүү дээ. Радио өөрөө хүнээ ингэж сургадаг байхгүй. Хүссэн үсээгүй энэ стандарт тэр Монгол төрийн дуу хоолой болсон сонгомол уншилтыг өвүүлж чадаж байна гэмээр нэвтрүүлэгчийн шаардлага хангадаг. 8 настай балчираас 80 настай буурлаг хүртэл нарт ертөнцийн соннийг насан турш та сонсох. Зууныг тулсан буурлын зултай хамт мөнхрөх 6 цаг болоход эх орнон сэрээсэн эхлэх өндөрлөх 2 тон төрийн дуулал гიშгэлдэг эрхэс тэнгэрийн агаарт тоосгүй цэнхэр хүлгээ. Эрхэм хүнтэй сонсогчдоо та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. Монголын радио. За даваажвын сайн тодгойд нэвтрүүлэгч маань бит хоёр нэг оны цэргүүд гэдэг шиг одоо нэг онд орсон нэг багшийн шавнар гэж явдаг. Тэгээд тод маань надаас дүүлдэ.
дүү мөртлөө яг манай багш Отгон Гавьят багш маань тэгж шийдлээсэн тэр үед. За сайн тод бол чамаас дүү. Тэгтээ ажил мэргэжлийн хувьд одоо амьдралын хувьд ч байж магадгүй чамд их түшигтэй хүн шүү гэж хэлж ирсэн. Тэгээд үнэхээр одоо энэ 2023 онд бит хоёр хамт орж исэн. Сайн тод маань 2010 оны 10 сард орсон бол би 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдөр одоо манай програмын дарга инх туяагийн дарга маань тод дээр намайг хөтөлж аваач өгч, хүлээлгэж өгч тэгж байла. Тэгээ хоёлаа 2003 оноос өнөө хүртэл одоо ингээд хамт ажиллаж одоо би одоо ард түмний нөгөө яриан донд явдаг шиг алтан партнер гэдэг шиг миний алтан партнер байгаа. Энэ одоо радиогийн 1-р референтээс явж байгаа. Намайг ороод удаагүй байхад 2003 оны 9 сарын 9-нд Монголын радиогийн 2-р сувг байгуулагдаад тэгээ яг энэ өрөөнөөс эхэлж ирсэн. Тэгээд тэр 2-р сувг одоо анхны хөтлөгчөөр орж ажиллаж байлаа. Тэр бол дагалдан нэвтрүүлэгчээр бас нэг 2-3 жил явсан. Тэгээ нэвтрүүлэгч гэдэг үгэнд бол би их харан байдаг. Энэ бол одоо 5-6 жил дагалдаж, дээд сургуулийн 4 жил оруулж бай, дахиад амьдрал дээр олон жил ажиллаж бай. Дөнгөж нэвтрүүлэгч гэж хэлэх тайтай болдог. Хөдөөл их таньдаг шүү дээ. Тэгээд таних ч байх үед яриад эхлэнгүүт л таньда. Манай Цэдэн Дамбаагаа тэгжсэн юм лээ. Би бол хөдөө зүгээр айлан гадаа очиод нохоо орой өгтөл намайг мэдэнтэй гэж. Яг л тэр чинь хараад мэдэхгүй шүү дээ. Тэгээд юм хөдөлж байж ярьж ээж нөгөө даваажвын сайн тод чинь Санжаагийн Баян Жаргал Занаагийн Алтан туяа овг нэрээр нь хэлнэ шүү дээ. Гайхалтай нэг сонсоол мэднэ. Тэгээд юугаараа сонгуулаар явж ирсэн маа нэг сонгуулаар. Тэгэл нөгөө би чинь хөтлөн нөгөө нэр дэвшигчээ ярина. Тэгээд хэд хэдэн сумдаар явсан чинь сүүлдээ нөгөө нэр дэвшигч маань. Тэгс ер нь юу яаж яана сайн тото. Энэ уулзалт болгоны дараа нөгөө сонгогчд маань чам руу яваад байх юм аа л гэж. Гэхдээ одоо би тэгэл ярихаас яадгийг гэсэн чинь тэгэл араажив амьдаараа ирлээ. Нөгөө сайн тод нь энэ юм байна гэл араажив яриад чамайг яриад одоо 30-40-ороо чам руу явчих юм. Чи одоо ер нь баг яриа баг гараа болвол тэр цаанаас намайг ер нь миний үүхт үхийг яриа гэдэг. Тэгээд энэ чинь араажвыг одоо 90 жил сонссон хүмүүс тийм сайхан хүлээлттэй өөрөө тайзан дээр гараад ярихаар тэр сайхан дурсамжууд нь сэрэгдэм байдаг. Юу нөгөө гişүүн болоод тэгээд над руу нөгөө уулзалт маягтай юм болж байгаа ш тэр чи одоо радио сонсогч уулзалж. Тэгээ нөгөө гişүүн маань одоо чи бити хэл гараарай. Далдаас намайг яриад гэдэг. Энэ одоо бидний бас их сайхан он цагийг илтгэсэн дурсамжтай юм зургнууд байна. За тэн дээр бол одоо 2009 он гэдэг чинь Монгол радиогийн 65 жилийн хой баг тийм ээ. Яг тэр сайхан нөгөө түрүүний ярьсан алтан үеийн одоо аваргууд ардын жүгчин Арвдаах маань байна. Сүхбаатарын одонд Соёлын Гавьят, Чулуунбат, Отхон гэдэг эдрийг ажиллаж яхад орсон тэр зураг байж энэ да жоохон залуу байж. Тэгэхдээ ороод бас 5-6 жил болсон үе вэ шүү. Тэгэхээр бид нар чи ил гардаггүй дандаа далд фронтын хүмүүс байдаг. Тэгэхээр одоо цаг үеэ дагаад зарим нэгэн одоо нэвтрүүлгүүд контент хэлбэрээр ил гарч одоо хүрдэг болсон. Тийм шаардлага тулгарсан. Тийм учраас бид нар ингээд контент ил гарсан юмнуудаа ингээд дурсгал болго хадгалдгийг. Ерөөсөө нэвтрүүлэгч гэдэг энэ сонгол уншил төрийн дуу хоолой бол радиод л яг байж явах хэвээр энийг үе үедээ бэлдэж ирсэн. Мэдээж олон жилийн шав сургалтаар шаргуу хөдөлмөрөөр сурдаг. Гэхдээ цаг үеэ дагаад өөр болжээ. Яг одоо ийм диктор зэсгийн сонгол уншилтай хүүхдүүд бэлдэх гэхээр орчин үеийн залуучууд маань ямар байлээ тийм ээ. Тэгээ маш их цаг зав авдаг хүнд хэцүү хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр бас зарим нь цааргалахын, зарим нь зүрхшээхийн өглөө эрт орой таранж гэдэг юм уу те. Тэгээ сайн хүүхдүүд байна. Ирж байна, сонирхож байна. Бид нар яаж хэрхэн уншиж одоо тэр хүний үсгийн босдол айлгах юм. Илгийн автлыг инээлгэх юм гэдэг шиг. Бидний хоолой яаж хүрнэ тэд хүмүүс тэгжил хүлээж байна. Тэгэхээр илүү уран чадварыг радио өөрөө шаарддаг. Өнөөдөр ерөнхийдөө Монголын радио сар шинэ сайхан урьдчил бэлтгэсэн олон нэвтрүүлгээ
шинийн одоо энэ өдөр хүргэн дээр нь сар шинтэй холбоотой сайхан дуу хөгжмүүд ая дууны мэдчилгээ хөгжмийн шууд нэвтрүүлэг маань сонсогчтойгоо ярилцаж шууд хүрнэ. Хамгийн их одоо хандлт авдаг манай сонсогчдын дуртай нэвтрүүлэг бол хүсэлтийн хариу ая дууны мэдчилгээ. Өөрсдөө дуу хоолойгоор эх орны дүрм зүгээр амин зохисдог. Ах дуу элгэн саданда сайхан ая дууны мэдчилгээ хүргэх. Нэвтрүүлэг маань ер нь 3-4 удаагийн шуудаар хүрэх байх. За ингээд шин модон могоо жил гарсан энэ сайхан сар шинийн босгон дээр Монголын радиогийн нэвтрүүлэгч сайн тоодыг одоо ингэж онцолж хурж ирж далимд нь одоо бид нар бас ингэж хамрагдаж Монголын радиогийн нэвтрүүлэгчдийг бас ингэж хамруулсан ICCG-ийн сайтынхандаа сар шинийн мэд төргий ажил бүтээл амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн өрөө маш их баярлалаа. За тэгээ шинэ гарч байгаа энэ могоо жилдээ Монголын радио минь сонсогчдод та бүхний минь өргөө цагаан гэрт ерөөл үений даллах аялгуу сайхан дуу хуурах шиглэж эдэм алаар арвин идэ ундаа инээд хөөрөөр халиган цалган байхын учир өрөөлийг айлтхан бэлэгдэж байна. Сар шиндээ сайхан шинлээрээ Монголын радиотай 91 жилийн турш хамт байсан сонсогч та бүхэндээ их баярлалаа илэрхийлье.